Бүх зүйл Бурханаас эхлэлтэй. Америкийн нэгдсэн улсын Вашингтон ДС хот дахь Энэрл Христийн Монгол чуулган зорилгоор удирдуулсан амьдрал номыг албан ёсны эрхтэйгээр монгол хэлэнд хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна. Зорилгоор удирдуулсан амьдрал номын 20 дугаар өдрийг үзэх гэж байна. За энэ сүүлийн бүлгүүдэд ер нь бид нар яг юун тухай суралцж байгаа вэ гэвэл за бидний энэ ертөнцид төрөөд амьдарч байгаа амьдралын одоо хоёр дахь зорилго болох тийм ээ Бурхны гэр бүлийн гишүүн байж амьдрах гэдгийг суралцж байгаа. Өөрөөр хэлбэл одоо яаж сүмийн нэг хэсэг сүмийн гишүүн байж амьдрах вэ? Энэ нь бидний амьдрал ямар чухал юм бэ гэдгийг суралцж байгаа. Тэгээ бид нар өмнө ярьсанчлан тийм ээ энэ бол зөвхөн одоо сүм доторх харилцаа төдийгүй энэ ертөнцид амьдарч байгаа одоо ингээд бид нар Бурханд хэрхэн үйлчлэлт юм бэ гэвэл одоо Бурхан бидний амьдралд авчирч тавьсан хүн нэг бүртээ харилцах харилцааг Бурхан хэрэгэлдэг юм аа гэсэн тийм ээ. Тэгээ өөрөөр хэлбэл бид нар одоо энэ хичээлүүдийн турш бид нар олонтоо дахин юуг ярьж байгаа вэ гэвэл одоо бидний хүн болгоны амьдралд одоо 472 хүнийг Бурхан өгсөн байдгаа гэсэн тийм ээ. Энэ 472 хүнийг Бурхан бидний амьдралд авчирч тавьсан. Бодж байгаад хүн нэг бүрийг сонгоод авчирч тавьсан. Тэгээ энэ 472 хүнд бид нар Бурханыг гэрчилж амьдрах нь одоо Бурханы бидний энэ ертөнцид амьдруулж байгаа одоо хоёр дахь зорилго юм аа. Тийм ээ. Тэгээ өөрөөр хэлбэл бид нар одоо Эзекиэл номын 3-ын 17-оос 18 дээр байх тийм ээ. Тийм ишлэл байгаа. За одоо ингээ Бурхан хандаж хэлж байгаа тийм ээ. Би чамайг энэ Израилийн харуул болгон тавилаа гэж. Тийм ээ. Тэгээ өөрөөр хэлбэл юу гэж яана гэхэлэр би чамд одоо ингээд энэ чиний эргэн тойрон байгаа энэ бузар муу үйлдэж байгаа хүмүүст за энэ хүмүүст одоо чи ингээ анхааруулаа. Наад одоо энэ буруу энэ гим нүгэл үйлдэж амьдрахаа болоо. Тэгэхгүй л энэ дотор өхөн шүү гэж чи хэлээ. Тэгээ би чамд хэлэнгүүд чи очиж хэлэх ёстой гэж хэлж байгаа. Тэгээд хэлээд тэр хүн одоо ингээд тэрийг чинь сонсоод тэр замаасаа буцуул тэр хүн аврагдана. Чамайг хэлсээр байтал тэр хүн одоо тэр нүгэл дотор амьдарсаар байгаад өгөх юм бол тэр хүний асуудал. Чи харин миний хэлээрэй гэсэн зүйлийг хэлэхгүй байжгаад тэр хүн Бурхны тухай мэдэхгүй нүгэл дотроо нас барах юм бол би чамайг тэр хүний үхэлд буруутай гэж үзнэ гэж бичсэн байна. Тэгэхээр бид нар өнөөдөр юу гэж ойлгох ёстой вэ гэхэлэр таны амьдралд Бурхан бодож байгаа 472 хүнийг өгсөн. Бас миний амьдралд бодож байгаа 472 хүнийг өгсөн. Тэгэхээр таны миний одоо Бурханы өмнө хүлээж байгаа үүрэг юу вэ гэвэл би энэ 472 хүнд Бурханыг гэрчлэх нь одоо таны миний Бурханы өмнө хүлээсэн үүрэг юм аа. Бид нар одоо ингээд бусдад сайн мэдээ түгэн гэхлээр ерөөсөө одоо ингээл байгаа газраас л өөр газар очиод сайн мэдээ түгэх л давхаад байдаг. Бидний Бурхан биднэрт өгсөн одоо ингээд байнгын үйлчлэл маань юу вэ гэхэлэр яг миний амьдралд өгсөн 472 хүнд л би за энэ итгэгч хүн гэдэг чинь ийм хүн байдгийн байна гэдгийг би биеэрээ гэрчилж би өөрөө Бурханыг илэрхийлэх тэр амьд мессеж болж амьдарч байгаа гэсэн үг. Тийм учраас одоо бидний амьдралд бол ер нь ингэж харилцааг бүтээнд босгож бас түүнийг харилцааг арчилж авч явах нь бидний амьдралд одоо Бурханаас өгсөн маш чухал үүрэг хариуцлага байна. Тэгээ бид нар өнгөрсөн хичээлүүдээр за тэр харилцаа хэрхэн бий болох уу бас яаж одоо энэ гүн гүнзгий утга учиртай харилцааг цаашаа үргэлж амьд авч явах вэ гэдэг талаар суралцсан. За өнөөдрийн хичээл бол сэв суусан харилцааг сэргээх нь гэнэ. За өдөр 20 сэв суусан харилцааг сэргээх нь 2 дугаар Коринт 5:18 Бурхан Христээр дамжуулан бидний өөртөө харилцах харилцааг сэргээн босгосон.
Мөн бидэнд харилцаануудыг сэргээн босгох үйлчлэлийг өгсөн байна гэж. Харилцаа нөхөрлөлийг дандаа сэргээх хэрэгтэй. Бидний энэ дэлхий дээрх амьдрал бүхэлдээ бусдыг хайрлахад суралцахад зориулагдсан. Тиймээс Бурхан биднийг бусдаа харилцах харилцаандаа ан цав үүсэх, гомдох, аливаа зөрчил үүсгээр л хайж орхиод байлгүй. Харин харилцаа болгоныг нандинан авч явахад, буцаан сэргээхэд бүхэл хүчээрээ чармаагаасаа хэмээн хүсдэг. Тэр бүхэл Бурхан бидэнд харилцааг сэргээн босгох үйлчлэлийг өгсөн тухай Библиэд бичсэн байдаг. Ийм учраас шинэ гэрээнд биднийг өөр хоорондоо хэрхэн зохицон харилцах талаар маш олон зүйлийг сургасан байна. Филиппо номын 2:1-2-д хэрв та нар Христийг дагснаар ямар нэг зүйл сурсан бол түүний хайр та нарын амьдралд ямар нэг өөрчлөлтийг авчирсан бол сүнсний хамт олонны нэг нь байх уу чиний хувьд чухал бол бие биетэйгээ эвтэй бай. Нэг нэгнээ хайрл гүн сүнслэг найз нөхөд байцгаа хэмээж. Мөн Пол бидэнд бусдаагаа эв найртай байх чадвар нь сүнслэг өсөлтийн тэмдэг хэмээн сургасан юм а. Христ өөрийн гэр бүлийг бие биеэ хайрладаг, хайраараа л танигддаг байхыг хүсдэг учраас бидний хоорондын эвдэрсэн харилцаа нь итгэгч бус хүмүүсийн өмнө түүний нэрийг гутаах гэрчлэл болно. Тийм учраас Коринтын сүмийн гишүүд бие биенийхээ эсрэг тэмцэлдэн хуваагдаж бүр нэг нэгэ шүүхэд хүртэл өгөхөд Пол маш ихээр ичин санаа зовж 1-р Коринт 5:6-5-д та нар ичээч та нарын дунд итгэгч ах дүүсийнхээ хоорондынх маргаан зөрчлийг шийдэх чадвартай мэрэгэн хүн ганц ч байхгүй гэж үгсэн. Тэр тухайн сүмд асуудлыг инхийн эвдэрлийн замаар шийдчих нэг ч төлөвшсөн хүн байхгүй байгаад итгэж ядан байжээ. Мөн Пол 1-р Коринт 1:10-д аль болох хурдан та нар бие биетэйгээ эвлэлдэн нэгдэхийг та нараас хүсэмжлэн гуй гэж уг загталтаа онцолжээ. Хэрвээ та Бурхны ивэлийг өөрийн амьдралдаа авч түүний хүүхэд гэдгээр бусдад танигдахыг хүсч байгаа бол амар тайвныг тогтоож бусдаа эвлэрүүлэхүүд суралцах хэрэгтэй. Есүс Матай 5:23-24-д амар тайвныг тогтоохоор ажиллагч хүмүүс ерөөлтэй. Учир нь тэд Бурхны хүүхдүүд хэмээн нэрлэгдэн хэмээсэн. Есүс амар тайванд дуртай нь ерөөгдсөн гэж хэлээгүйг анзаараарай. Учир нь бүхэл хүмүүс амар тайван дуртай байдаг. Мөн тэрээр ямар ч байдалд сандарч твддэггүй амар тайван хүмүүс нь ерөөгдсөн гэж бас хэлээгүй. Есүс амар тайвныг тогтоохоор ажиллагсад нь ерөөлтэй хэмээн тунхагласан бөгөөд энэ нь зөрчлийг арилгагч асуудлын шийдлийг эрэлхийлэгч нарын тухай болоо. Амар тайвныг тогтоох нь амар ажил биш тул тийм ажиллагсад ховор байдаг. Та бол Бурхны гэр бүлийн гишүүн байхаар бүтээгдсэн билээ. Энэ дэлхийд амьдарч буй таны амьдралын 2 дахь зорилго бол хэрхэн бусдыг хайрлан тэдэнтэй харилцаатай байхад суралцах явдал. Тиймээс таны суралцаж өөртөө хөгжүүлэх ёстой хамгийн чухал чадваруудын нэг бол эвлэрлийг тогтоох явдал юм а. Гэтэл бидний ихэнх нь харилцааны асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар хизээч суралцаагүй байдаг нь үнэхээр тоогүй хэрэг. Эвлэрлийг тогтоох нь зөрчлөөс зайлсхийхийг хэлэхгүй юм а. Асуудлаас зугтаж огт асуудал байхгүй мэт дүр эсгэн асуудлын талаар ярихаас айх нь үнэндээ хулчхар зан. Инх тайвны ханхүү Есүс хизээч асуудал зөрчлөөс айж байгаагүй ба харин ч хүн нэг бүрийн сайн сайхны тулд тэрээр асуудлуудыг зориудаар өдөөн ил гаргаж ирж байв. Заримдаа бид зөрчлөөс зайлсхийж, заримдаа зөрчлийг бий болгож, харин заримдаа асуудал зөрчлийг шийдэх хэрэгтэй болдог. Тиймээс бид ариун сүнсээр байнга удирдуулахын тулд залбирах хэрэгтэй. Мөн нөгөө тэйгүр эвлэрлийг тогтоох нь бууж өгөхийн нэр биш ээ. Есүсийн хувьд инхийг сахих гэдэг нь үргэлж бусдад бууж өгч, дээрлэхүүлж, бусдын хүснээр байх гэсэн үг биш байв. Тиймээс Есүс олон асуудалд бууж өгөхөөс татгалзаж, муу сүнсний эсрэг бат зогсож чадсан билээ гэж. За. Өөрөөр хэлбэл одоо юу гэж хэлж байна гэвэл Бурхан одоо танийч миний ч амьдралд эм 472 харилцааг өгсөн.
За тэгээд энэ 472 харилцаа нэг бүрийг авч явж энэ харилцаануудыг хамгийн сайн хүмүүсийн хооронд байж болох хамгийн сайн харилцаа болгон авч явснараа энэ харилцаануудаар дамжуулан би Бурхныг гэрчилдэг. Би тэр хүмүүст Бурхныг таниулдаг. Тийм ээ? Одоо таны итгэлийг огт зөвшөөрдөггүй, хуваалцдаггүй ч хүн байж болно. Тийм ээ? Таныг одоо ингээл Есүсийн тухай ярихлаар за наатаха ярихгүй шүү гэдэг ч хүн байж болно, тийм ээ? Одоо миний амьдралд ч тийм найз нөхөд байгаа. Бид нар хоорондоо ямар ч хамаагүй сэдвээр ярина. Гэхдээ Бурхны тухай намайг ярьж эхлүүл тэд нар сонсохоос дургуутдаг. Тийм ээ? Ийм харилцаанууд ч байгаа. Тэгтэл надад одоо юу гэж хэлж байна гэхэлэр за ганцөргөө чи биш те. За тэр одоо чиний амьдралд байгаа бүх харилцаанууд болвол маш чухал юм аа. Тэгээд тэр харилцаа болгоноор дамжуулж би Бурхныг тэр хүмүүсийн өмнө гэрчилж байгаа юм. Тийм ээ? Бид нар одоо өмнөнд ярьсан шүү дээ. Бид нар ерөөсөө хүнийг Бурханд итгүүлдэггүй. Бид нар юу хийдэггүй бол Бурхныг зөвхөн гэрчилж л өгдөг тэр хүмүүсийн нүдний өмнө. Бидний гэрчлэлийг Бурхан тэр хүний сэтгэлд хизээ үр болон суулгаж, хизээ тэндээс итгэлийн үр жимс ургуулахыг бид нар мэдэхгүй. Тийм ээ? Тэгэхээр бид нар бол ерөөсөө эргэн тойрныхоо хүмүүсийн өмнө Бурхныг гэрчилдэг л хүмүүс. Тийм ээ? Дуртай дургүй байсан чи би хүссэн ч хүсээгүй ч хүмүүс намайг харахтаа Кристиан хүн гэж ямархуу хүн байдсан бэ гэдэг тэр дүр зургийг л надаас харж байгаа. Тийм ээ? Тэгэхээр би өөрөө бас миний амьдралд байгаа харилцаа болгоны өмнө би үүрэг хүлээсэн. Энэ харилцаа болгоноор дамжуулж би Бурхныг гэрчилж байгаа юм ба. Тэгэхээр за өнөөдөр бид нар одоо яаж амьдрдаг вэ? Бидний амьдралд одоо олон янзын харилцаа байгаа. Би одоо хэлж штэ хүн болгоно 472 хүн өгсөн байгаа гэж. За тэр 472 одоо харилцаанаас за дунджаар тийм ээ ер нь 4-1 нь асуудал нэлээд гүнзгий асуудалтай байх харилцаа байх боломжтой тийм ээ. Өөрөөр хэлбэл би тандарт хэлжсэн тийм ээ. Одоо ингээд таны амьдрал дайралдах 4 хүний нэг нь тийм ээ зөв болон буруу шалтгаанаар танд дургүй байх магадлалтай. Тийм ээ? Би тэр хүнээ дургүй хүргэсэн байж болно. Эсвэл би ягаачгүй байхад тэр хүн ямар нэг байдлаар надад өөрөө зохиож бодоод ч юм уу өөрийнхөө төсөөллөөс болоод надад дургуйч болсон байж болно. Тийм ээ? Эсвэл би үнэхээр 100% буруутай ч бас байж болно, тийм ээ? Тэгэхээр миний амьдралд өгөгдсөн 472 харилцаанаас 4-1 нь одоо дор хаяж штэ. Би одоо их гайгүй дундаж нормал хүн байх юм бол ер нь бол нэг 4-1 нь асуудалтай байх магадлалтай. За би ер нь ааштай одоо янз бүрийн одоо их тийм болох бүтэхгүй байх юм бол тэр 4-1-ээс ч илүү тооны хүмүүс нь надад дургүй байна. За өнөөдрийн амьдрал дээр бид нар яадаг вэ? Бид нар таатай харилцаа руугаа дөхөөд таагүй харилцаанаасаа бид нар зайлсхийж амьдраад байгаа. Тэгэхээр биднэрт одоо Бурхан юу гэж хэлж байгаа гэхээр үгүй ганцөргөө бид нар энэ таагүй харилцаа болгоныг чи засаад сэргээгээд шинчилж авч явах хэрэгтэй юм аа. Тийм ээ? За энэ дэлхийн хүмүүс за мөн одоо Христэд итгэгч олон хүмүүс бид нар одоо яг итгэгчийн Христэд итгэгчийн амьдралаар амьдрахаас илүүтэйгээр бид нар маш шашинсаг амьдрдаг болсон. Тийм ээ? Тэгээ өөрөөр хэлбэл яадаг вэ гэхэлэр бид нар ч л одоо ерөөсө дандаа Библи яриад залбираад л тэ Библийн ишлэл дурдаад л тийм ээ? За тэрэнд ерөөсө буруу муу юм байхгүй. Гэхдээ тэр аюух тийм одоо ингээд итгэлээр агуу юм шиг харагдаж байгаа боловч яг амьдрал дээр яваад очиход амьдралд нь байгаа маш олон харилцаа эвдрээд нурчсан явж байдаг. Тийм ээ? Тэгэхээр энэ бол буруу юм аа гэж Бурхан бидэнд хэлж байна. Тийм ээ? Би одоо ингээд би ерөөсөө одоо ингээл айгүйх одоо Библийн иш татна тийм ээ одоо сүмд дандаа явна одоо ингээ хоёр дахь дандаа зүүм хийн тийм ээ зөндөө олон одоо ингээд яг л намайг гаднаас нь харуул
би одоо маш их итгэлтэй айгүй мундаг Кристиан хүн харагдаж ийж болно. Гэтэл амьдрал дээр тийм ээ. Одоо миний амьдралд байгаа 472 харилцааны ихэнх нь эвдэрхий. Тийм ээ. Тэрэнд асуудалтай харилцаа зөндөө. Тэгээ би өөрөө одоо гэр бүл дотроо чиг эхнэр хүүхдтэйгээ чиг ах дүүстэйгээ ч найз нөхдөдөө ч эвдэрсэн харилцаагаар дүүрэн амьдраад байх юм бол энэ юу харуулж байна вэ? Би тэр яриад тунхаглаад байгаа шиг Кристиан итгэлээр амьдрахгүй байгааг л харуулж байгаа шүү дээ. Би зөвхөн Бурхны тухай л яриад яваад байна. Би Библийн тухай л яриад байна. Би Библийн зарчмыг хэрэгжүүлж амьдрахгүй байна л гэсэн үг. Хэрвээ та Бурханд дуулуурлаж, үнэхээр Бурханд үйлчилж амьдрах гэж байгаа бол Бурхан өнөөдөр одоо яг энэ өнөөдөр хичээлийг хэлж штэ. Чиний амьдралд байгаа эвдэрсэн харилцаануудыг бүгдийг сэргээ. Тэгээ бид нар ер нь яадаг вэ? Одоо ингээд та бидний итгэлийн амьдралыг, чанарыг харьяа гэвэл таны амьдралд байгаа харилцаануудыг л харах нь. Тийм ээ? Таны амьдралд байгаа авч явж байгаа харилцаанууд чинь хэр зэрэг сайн явж байна. Эвдэрчихсэн, муудчихсан харилцаа асуудалтай ийм харилцаа нь хэр зэрэг их байна. Тэр харилцаануудыг сэргээхин төлөө та хэр зэрэг ажиллаж байна. Тийм ээ? Тэгвэл энэ харилцаануудыг энэ танд өгсөн 472 харилцааныг бүрийг амьд гүн гүнзгий утга учиртай авч явах энэ үйлчлэл биднэрт өгөгдсөн. Энийг авч явж байгаа, ингэж авч явж байгаагаараа бид нар Бурханд үйлчилж байгаа хэрэг юм. Ингэж энэ харилцаа болгоныг амьдруулж авч явж байгаагаараа бидний Бурханыг тэр хүмүүс таниулж байгаа хэрэг юм. Хэрэг би ихэнх одоо асуудалтай харилцаануудтайгаа хизээч харилцахаа болоод таслаад холдож яваад ингэж явах юм бол би юу хийж гин? Би Бурханыг тэр хүмүүсийн өмнө буруугаар л гэрчилж байгаа хэрэг. Тэгээ бид нар өнөөдөр маш их шашинсаг болсон. Ерөөсөө л одоо ингээл сүмдэр харах юм бол одоо ярьж байгаа хөөрж байгааг сонсох юм бол дандаа Бурханы тухай ярина. Айгуу сайн. Амьдрал дээрээ хэрв та үнэхээр дандаа Бурханыг тунхаглаж ярьж байгаа боловч амьдрал дахь олон харилцаанууд чинь өнөөдөр ч гэсэн эвдэрхий байгаа бол та Христийн тухай л ярьдаг хүн байна. Та христчин амьдралаар амьдрахгүй байна л гэсэн үг. Бид нар үүнийг хатуу ойлгох хэрэгтэй. Тэгээ бид нар ерөнхийдөө яадаг вэ? Одоо ингээл би ерөөсөө дэлхийгээр явж сайн мэдээ тараана гэл, тийм ээ. Би одоо ингэж агуу үйлчлэл хийнэ л гэд байна. Тэгж болно. Тэр бас сайн. Гэхдээ танд өнөөдөр Бурхан өгчихсөн 24 цагийн тэ одоо ингээ байнга хийх ёстой үйлчлэл чи юу гэхээр таны амьдралд байгаа энэ харилцаануудыг амьд гүн гүнзгий утга учиртай болгож авч явах нь амьдралдаа нурчсан байгаа харилцаануудыг сэргээж, засварлаж, бүтээн босгох нь таны 100% чи үйлчлэл. Энийг хайчаад тэгээд бид нар өөр одоо холын үйлчлэгийг ингээд дайраад байдаг. Тийм ээ. Тэгэд үүнийг бид нар маш их шашинсаг байна. Үүнийг бид нар амар мундаг итгэлээр одоо шатж гинэ гэдгийг гэрчилж гин гэж хараад байдаг. Тийм ээ. Бид нар тийм үг зөндөө ярьдаг шүү дээ. Ямар ч сайн пастрыг тийм ээ амар мундаг одоо номлодог үйлчлдэг пастор байлаа гэхэд эхнэртэй нь уулзаад 30 минут яриад үзэхдээ энэ хүн үнэхээр тэр номлодог шиг амьдрдаггүй үгүй юу гэдгийг мэдэгдэнэ гэж. Тийм ээ. Тэгэхээр би харилцаануудын тухай өчнөө номлолоо ч гэсэн тийм ээ. Би одоо янз бүрийн ном уншаад айгүй цэцэн цэлмэг үгээр айгүй гоё ярьж болно. Ер нь өөрийгөө би их гайгүй гоё яриад байгаа гэж бодож байгаа. За яа. Гэхдээ энэ яриад байгаа шиг би амьдрч гин үгүй юу гэдгийг миний амьдралд байгаа харилцаанууд л харуул. Би хичнээн гоё яриад миний өөрийн амьдралд байгаа харилцаанууд ихэнх нь нурчсан, эвдэрчихсэн. Би олон харилцаануудаас тойроо зүхтаагаад явдаг байх юм бол би ярьдаг шиг, номлож байгаа шиг, сургаж байгаа шиг амьдрахгүй байна л гэсэн үг. Тэгвэл
Та бидний Кристийн амьдралын чанарыг юу харуулна гинэ? Харуулна гинэ? Та бидний амьдралд байгаа харилцаануудын чанарыг харуулна. Тэгэд ихэнхдээ бид нар одоо яг өнөөдрийн дэлхийд амьдарч байхдаа яаж яана гэхлээр за харилцааг бүтээн босгоод авч явах айгүй хэцүү. Та нар бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Ер нь одоо ингээд эхнэртэйгээ, нөхөртэйгээ, хүүхэдтэйгээ, ах дүүстэйгээ, найз нөхдөйгээ харилцаанууд тийм амархан биш. Юу амархан байдаг вэ гэвэл харилцаа биш, өнгөцхөн одоо ийм хоорондоо холбогдсон энэ холбоо их энгийн амархан байдаг. Тэгээ бид нар одоо амьдралаа дандаа тийм харилцаануудаар дүүрэх гэсэн. Оо шагаа сайн уу? Оо балжинамаа сайн уу? Оо сэли сайн уу? Хартай шүү гэл ингээд зүрх мөрх харуулаад ингээд яваад байна. Жинхэнэ харилцаа байхгүй. Зүгээр өнгөцхөн, сайхан, хөнгөн зүйлсээр би харилцааг орлуулад байгаа байхгүй. Жинхэнэ харилцаа гэдэг чинь тийм ээ бид нар биеиндээ чиний амьдралд ямар асуудал байна? Чиний амьдралд ямар шарах байдаг? Чиний сэтгэл зүрхэнд ямар шарах байдаг? Чи яг зан чанарын хувьд ямар хүн юм бэ? Тийм ээ чиний амьдралд юу болоод юу болохгүй байгаа юм? Тэрийг мэддэг, хуваалцдаг байх л жинхэнэ харилцаа шүү дээ. Зүгээр өнгөцхөн сайн уу, хайртай шүү, баяртай гэд ингээд яваад байгаа харилцаа чинь энэ бол харилцаа биш. Энэ бол зүгээр өнгөцхөн байгаа холбоо төдий юм аа. Тэгээ бид нар ерөөсөө ийм зүйлсүүдээр амьдралаа дүүргэчгээд яг жинхэнэ харилцаанд одоо яг амьдралдаа тулцсан ихэнх харилцаанууд чинь нурцсан яваад байдаг. Тэгэхээр өнөөдөр одоо бид нар юу гэж яана гэхлээр за одоо ингэж амьдрахгүй ээ. Тийм ээ. Ингэж зүгээр л нэг ингээд өнгөцхөн зүйлсүүдээр өөрийгөө хуураад, бусдыг хуураад, бас үгээрээ би бурхныг хуурч байна гэж бодож итгэж амьдрах гэвэл эн чинь буруу юм аа. Тэгэхээр өөрөөр хэлбэл яаж юм? Та бид нар Христэд итгэгч юм бол би өнөөдөр хамгийн түрүүн юуны өмнө хариуцлага хүлээж байгаа нэ? Миний амьдралд өгөгдсөн харилцаа болгоны өмнө би хариуцлага хүлээж байгаа. Тийм ээ? Үүрэг хүлээж байгаа. Ямар үүрэгтэй гэхлээр би амьдралдаа байгаа харилцаа болгоныг амьд гүн гүнзгий утга учиртай. Тийм ээ? Халуун дотн ийм амьд харилцаа болгон бүтээн босгож түүнийг авч явах нь миний бурхны өмнө хүлээсэн үүрэг. Үүнийг хийж байгаа маань миний бурханд үйлчилж байгаа үйлчлэл. Тийм ээ? Тэгээ бид нар бас үүнийг ингээд энэ хэцүү харилцаануудыг бүтээн босгоод зохицуулаад авч явах явцдаа би сая бүрэн дүүрэн амьдралаар амьдардаг. Бид нар одоо Эдгэрлийн баяр хөөр номноос хойш зөндөө хэлж байгаа шүү дээ. Чиний харилцаануудын чанар бол чиний амьдралын чанарыг л илэрхийлдэг юм аа. Тийм ээ? Чиний харилцаануудын чанар чиний амьдралын чанарыг харуулдаг. Чиний харилцаануудын чанар чиний итгэлийн амьдралын чинь чанарыг тодорхойлдог. Тийм учраас одоо бид нар болвол ингээд амьдралд байгаа би одоо энэ дэлгэцэн дээр нь 23 хүн байна л да. Тэгэхээр би одоо за энэ 23-тайгаа бол би найз байна. Энэ бус орж ирэхгүй байгаа 10 хэдтэй найзлахгүй. Тэд нар бүтэхгүй. Ааш муутай, хов живэн дуртай, хүний ярьсан яриа ойлгохгүй. Шал буруу хөндлөн ярина. Эднэртэй ерөөсө харилцахгүй. Энэ идтэйгэл сайхан стандарт нэг гүн гүнзгий сайхан найзлаад амьдрчих юм шүү гэдэг ийм сонголтыг надад танд хийх эрх байхгүй. Таны амьдралд ямар л хүн авчирч тавьсан байна. Хамгийн хүнд хэцүү ядаргаатай харилцаатай хүн байсан ч гэсэн тэр хүн нэг бүртээ би харилцааг бүтээн босгож авч явах нь миний бурхны өмнө хүлээсэн үүрэг. Энэ нь хоёр талын дор хаяж хоёр талын ашигтай. Нэг нь юу гэхэлэр би үүнийг хийж байгаа маань миний бурханд үйлчилж байгаа үйлчлэл. Энэ харилцаануудаас тэр хүн ямар ч одоо хүнд хэцүү тууллаа гэсэн тэр харилцаанаас тэр хүн эцсийн эргэж хараад юу харах вэ гэвэл за миний амьдралд байсан харилцаануудаас ер нь миний Кристиан хүмүүстэй харилцсан харилцаанууд л хамгийн сайн гүн гүнзгий утга учиртай байлаа гэж харуулж чадах юм бол энэ бол тэр хүний нүдний өмнө би бурхныг гэрчиж байгаа гэрчлэл юм. Хоёрдугаарт
Нөгөө талын ашиг нь юу гэхээр би тэр хүнд ядаргаатай харилцаа болгоныг бүтээн босгоод амьд болгоод авч явах явцдаа би өөрөө өсч өндөйдөг. Тийм ээ. Энэ хэцүү харилцаа болгоны ард талд миний өсөх, ургах, өөрчлөгдөх тэр үр нуугдаж байгаа юм. Би энэ харилцаануудаас холдож явснараа би хождоггүй. Энэ харилцаанууд дээр би ажилласнараа харин би хождог, өөрчлөгддөг. Тийм ээ. Өөрөөр хэлбэл бид нар одоо амьдрал дандаа амархан замаар явчих гэж оролдоод байна шүү дээ. Ерөөсөө тэр айтайхан харилцдаг хүмүүстэйгээ л харилцъя. Наадуултан дэмий гэж харилцах гэж хандаад байгаа маань би амархан замыг сонгож байгаа. Хүнд замын ард талд л том үр жимс нуугдаж байдаг. Бид нар энэ дээр зөндөө одоо энэ номоос эхлүүлээд зөндөө нэг зүйлийг олон дахин давтан хэлж байгаа ш. Чиний амьдралд байгаа хамгийн хэцүү асуудлуудын ард талд л чиний хамгийн том үйлчлэл нуугдаж байдаг гэж. Тийм ээ. Тэгэхээр одоо бид нар юу гэж ойлгож байна? За бид нар энэ амьдралд өнөөдөр бид нар зүгээр л өнгөцхөн худлаа хоосон хөндий харилцаануудаар бид нар сэтгэлээ дүүргэж амьдрахгүй. Тийм ээ. Би одоо ингээл нэг яг үнэндээ миний амьдралд яг гүн гүнзгий утга учиртай чанартай ийм сэтгэл зүрхээ зориулдаг харилцаа байхгүй мөртлөө баахан өнгөцгөн харилцаанууд байдаг. Тэгээ тэр өнгөцгөн харилцаануудаасаа би ингээд харснаа за би өстэй айгүй сайн хүн, би айгүй дажгүй хүн, худлааг бол баталгаа нь одоо ингээд надад 10 20 хүнтэй би одоо ингээд айгүй дажгүй өнгөцгөн харилцаатай гэж бид нар амьдрах гэдэг нь шүү дээ. Тэр харилцаанууд нь би амьд болгож босгохын оронд зөвхөн тэр өнгөцгөн харилцаануудаар дамжуулаад би өөрийгөө би гайгүй хүн шүү, сайн хүн шүү л гэж л өөртөө л хэлж л амьдрах гээд оролдоод байгаа хүмүүс байхгүй бид нар. Тийм ээ? Тэгвэл бурхан ерөөсөө биднэрт юу гэж хэлсэн? Үгүй ганц зөвхөн чиний амьдралын 2 дахь зорилго бол би чиний амьдралд бодож байгаад авчирч тавьсан энэ 472 хүннийг бүртээ харилцаа болгоныг гүн гүнзгий утга учиртай амьд жинхэнэ харилцаа болгон бүтээн босгож түүнийг арчлан авч яв. Тэрэн дотор чинь эвдрэл гарнаа. Тэр харилцаанууд чи эвдэрнэ. Муудалцнаа, сайднаа, ойлголцохгүй болноо. Ийм зүйлс үүснэ. Тэгсэн ч гэсэн энэ харилцааныг бүрийг сэргээж, эдгээж, зөв болгон авч явах үйлчлэл бас чамд өгөгдсөн юм аа. Хэвээ энэ дөр одоо хэлж штэ. Амар тайвныг тогтоохоор ажиллагч хүмүүс ерөөлтэй гэсэн. Тийм ээ. Тэгээд дараа нь хэлж ин л амар тайван дуртай нь өргөцсөн гэж хэлээгүй. Амар тайван хүн нь ч өргөцсөн гэж хэлээгүй. Юу гэж хэлээд байна гэхээр тэр амар тайвныг тогтоохоор ажиллагч хүмүүс ерөөлтэй. Өөрөөр хэлбэл тэр амьдралд чинь байгаа асуудалтай харилцаануудыг засаад сэлбээд амьд болгоод авч явж байгаа тэр хүн ерөөлтэй. Учир нь тэд бурхны хүүхдүүд хэмээн нэрлэгдэнэ гэж бичигдсэн байна. За одоо цааш нь. За одоо бид нар ингэ ярьж шít. За одоо шагаагийн амьдралд бурхан ингээд 472 хүн авчирч тавьсан. Зарим харилцаанууд нь сайн, зарим харилцаанууд нь муу, зарим харилцаанууд нь үхсэн, тийм ээ? Ийм харилцаанууд байгаа. Тэгэхээр одоо шагаа итгэгч хүний хувьд ямар үүрэг хүлээсэн гэхлээр энэ 472 харилцаа нэг бүрийг амьд болгоно. Энэ харилцаа нэг бүрийг хүрч болох хамгийн сайн хувилбарт хүртэл нь шагаа хичээн чармаан ажиллах ёстой. Эвдэрсэн харилцаа нэг бүрийг сэргээн бүтээн босгох ёстой. Энэ бол шагаагийн бурхны өмнө хүлээж байгаа үүрэг юм. Үүнийг хийхээр ажиллаж явцдаа нэгсэндээ энэ бол шагаагийн бурханд үйлчлж байгаа үйлчлэл. Үгээрээ дамжуулж шагаа тэр 472 хүний өмнө тэр 472 хүний нэг нь эргэж хараад миний амьдралд байсан харилцаануудаас миний энэ шагаатай харилцах харилцаа надад хамгийн сайнаар нөлөөсөн харилцаа байна. Нэр энэ Христэд итгэгч хүмүүс чинь арай өөр хүмүүс байдгийн байна гэж олж хартал явж чадах юм бол шагаа бол бурханд үйлчлэх үйлчлэлээ хийж амжилттай үйлдэж байна гэсэн үг.
Нөгөө талаар энэ харилцаануудыг сэргээх нь шагаад өөрт нь ашигтай. Бид нар одоо хэлж байгаа шүү дээ. Хүн хайрлахын аргагүй хүмүүстэй харилцаж ижил хүн бусдыг хайрлахад суралцдаг. Хүн төвчээрийг барсан хүмүүстэй харилцаж байж төвчээрд суралцдаг. Тийм ээ. Хүн шудраг бусыг үйлддэг хүмүүсийн өмнө шудрагыг үйлдэж байж тэр хүн шудраг болдог. Тийм ээ. Тэгэхээр энэ харилцаанууд өнөөдөр байгаа асуудалтай байгаа харилцаанууд дээр ажиллах нь нэгдүгээр бурханд үйлчлэх таны үйлчлэл, хоёрдугаарт таныг хувь хүний хувьд өсгөж, өөрчлөж, таны амьдралыг бүрэн бэлхэм дүүрэн болгох үр жимсэл тэнд нуугдаж байгаамаа. За тэгээ одоо цааш нь харилцааг хэрхэн сэргээх вэ? За одоо бидний амьдралд ингээд нурчсан болохоо байцсан харилцаанууд байна шүү дээ. За энийг хэрхэн сэргээх вэ гэдэг одоо зөвлөгөө өгөх гэж байна. Христэд итгэгчдийн хувьд Бурхан биднийг 2 дугаар Коринт 5:18-д бие биетэйгээ харилцах харилцаагаа сэргээхийг дуудсан гэсэн. Тиймээс харилцааг сэргээх тухай Библийн 7 алхмыг хүргье. Нэгдүгээрт тухайн хүнтэй ярилцахаас урьдчилж Бурхантай ярилцаарай. Эхлээд тухайн асуудлыг Бурхан дээр авчир. Хэрвээ тухайн асуудлаа бусдад хов болгон ярихаас урьдчилж Бурханд хандан залбирвас та Бурхан нэг бол таны зүрх сэтгэлийг өөрчилж эсвэл таны оролцоогүйгээр нөгөө хүний зүрх сэтгэлийг өөрчлөхийг олонтоо харах болно. Хэрв та харилцаа болгоныхоо төлөө илүү их залбирах аваас харилцаанууд тань илүү эвтэй болно. Дэвид хаан дуулал номонд бичсэн шиг та залбирлаараа дамжуулан асуудал бухимдлаа дээшээ гаргаарай. Бурхан гомдол цөхрлөө нээж хэл түүнд хандан хашгир таны уур бухимдал, гомдол, цөхрөл, айдас, түгшүүр болон бусад сэтгэл хөдлөл танд түүнийг хизээж гайхалд оруулж уурлуулахгүй. Тиймээс түүнд өөртөө яг ямар байгаагаа тэр чигээр нь илчил. Тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл за энэ бол одоо би бол энэ дээр яг гэрчлэлж чаднаа тийм ээ. Үнэхээр одоо би энэ номыг тэр хэд олон жилийн өмнө үзэж байгаа. Тэгээ би ер нь ингээд за миний бодлоор надад дурггүй тийм ээ. Бас одоо ингээд бас миний бодлоор би бас тэр хүмүүс дурггүй нэг хэдэн хүний жагсаалт гаргасан. Тэгээ би яаж ихсэн гэхээр өдөр болгон би тэр харилцаанууд төлөө залбирч эхэлсэн. Тэгээд залбирахтаа би одоо жишээлбэл тийм үү одоо за гэрэл битэрийн хооронд асуудал байлаа гэхэд би одоо ингээд залбирахтаа гэрлийг ерөө залбирдаг тийм ээ. Та гэрлийг ивэж өгөөрэй. Тэ одоо бид гэрэлт битэр дургу байгаа шүү дээ. Би энэ муу байгаа шүү дээ. Миний бодлоор бол. Тэгээ би одоо ингээд гэрлийг өөртөө хүсэх зүйлсүүдийг хүсэж гэрлийн төлөө залбираад тэгээд одоо Бурханаас юу гэж гуйдаг вэ гэхээр гэрэл битэрийн хоорондын харилцаанд байгаа асуудлуудыг та зохицуулан шийдэж өгөөрэй. Тэгээд та энэ харилцааг одоо ингээ хүмүүсийн хооронд байж болох хамгийн сайн харилцаа болгон та өөрөө ерөөн бүтээн босгож өгөөрэй гэж залбирч эхэлсэн. Тэгээ үнэхээр одоо яг тэр чинь ингээл дандаа тэгэл нэг аймаар одоо ингээл тэр харилцаа болгонд ач холбогдлогоо залбирахгүй байгаа ш. Гэхдээ ер нь бол ингээд зуршил болсон. Тэгэд нэг 6 сараас жил орчмын дараагаар би юу харсан бэ гэвэл ер нь ихэнх харилцаануудын асуудал засагдсан. Тийм ээ. Тэгэхээр нэгдүгээр та амьдралд байгаа таны амьдралд байгаа харилцаануудыг засъя гэвэл тэр асуудалтай байгаа хүн нэг бүрийн төлөө та залбираарай. Тийм ээ. Бас харилцааныхаа төлөө дандаа залбираарай. Тэгэд энэ бол Бурхан бол үнэхээр энэ дээр гайхамшигыг үйлддэг. Яагаад гэвэл Бурханы хувьд миний бус хүнтэй харилцах харилцаа бол маш чухал гэж Бурхан үзэж байгаа. Тийм учраас би тэр харилцааны төлөө залбирахад Бурхан тэр харилцаануудыг олонтоо засч өгөхийг би яг өөрөө амьдрал дээрээс харсан. Тийм учраас хамгийн нэгдүгээрт одоо та нарын амьдралд янз бүрийн асуудалтай харилцаанууд байгаа шүү. Тэр хүн нэг бүрийн төлөө сайныг хүсч залбираарай. Бас харилцааныхаа төлөө залбираарай. Энэ бол жинхэнэ өөрчлөлтийг авчирдгийн шүү. Ерөөсөө та харилцаанд байгаа харилцаануудын эдгээ гэвэл тэр хүнийхээ төлөө залбирах хэрэгтэй.
Энэ бол яг үнэн ажилдаг. Тэгээд одоо энэ дээр ер нь бид нар өмнө нь одоо ингээд уртлын номнуудын судал дээр бид нар юу гэж үзлээ? Та ямар асуудлыг бурханд өгнө, тэр асуудлыг чинь бурхан шийдэж өгдөг гэж. Та тэр асуудлыг өгөхгүй байвал бурхан тэрийг чинь шийдэж өгч чадахгүй гэж. Тийм ээ? Өөрөөр хэлбэл бурханд бид нар юуг өгнө, бурхан түүнийг л шийдэж өгдөг. Тэгэхээр би өөрөөсөө асуухад тийм ээ. За би яг юуг бурханд өгөөд юуг өгөхгүй байна гэдгийг харвал мэдье гэвэл би юуны тухай залбирахгүй байна. Тэр зүйлийг би бурханд өгөхгүй байна л гэсэн үг. Тийм учраас харилцаануудын төлөө байнга залбирах хэрэгтэй тийм. Би одоо яг миний өөрийн одоо хийдэг зүйл бол ерөөсөө за тэр одоо асуудалтай хүмүүсийн төлөө залбирна тийм ээ. Тэгээд би ерөөсөө амьдралд өгөгдсөн бүх харилцаануудын төлөө би залбирдаг. Бүх ах дүүсээ төлөө дандаа залбирна тийм ээ. Найз нөхдийнхөө төлөө залбирна. Тэгээ миний амьдралд ер нь өгөгдсөн тэр чухал хүмүүсийн төлөө би залбирна тийм ээ. Миний амьдралд одоо сүмийнхээ ах дүүсийн төлөө бас энд хамт нэг газар амьдарч байгаа энэ хүмүүсийнхээ харилцаануудын төлөө тийм ээ залбирдаг. Тэгээ үнэхээр одоо яг өнөөдөр би бол одоо ингээд энэ залбираад яваад би өнөөдөр ингээд амьдралаа харахад нэг одоо ингээд асуудалтай харилцаа миний амьдралд тийм олон байхгүй. Ер нь одоо ямар ч байсан заах би одоо өөрийнхөө сэтгэлийг харуул би одоо тэрэнд амар дурггүй гэж хэлэх хүн ер нь надад байхгүй. Үнийг үгээрээ бол би жоохон бахархаж байгаа тийм ээ. Энэ бол юу вэ гэхлээр би бол энэ бол надад миний энэ өөрчлөлт бол юуг харуулж байна гэвэл би одоо үнэхээр бурхны сүнс дотор нь жоохон ч гэсэн өсөж байгаа юм байна гэдгээ л би олж харж байгаа юм. Өмнө нь бол би ер нь тэгэл хүнтэй бол ер нь асуудал үүснэ. Тэгээд хүнтэй хувь хүний хувьд одоо би хэдхэн хоногийн өмнө нэг хүнтэй ярьж байсан. Тэгээд тэр хүн одоо ингээд надад ингээд тэр чи ингээд энэ чи ингээд жоохон гомдол яриа. Тэгээд би сүүлдээ тэр одоо бас итгэвч хүн байхгүй. Тэгээд би ингээд байж чи зогсчод байгаа би ингээд нүрлөө харж байгаа хэлсэн байхгүй. Хөөе. Чи хүнд айгүйх гомдол ярьж байна. Хүнд гомдоод хүнийг яриад явдаг хүн айгүй жижигхэн хүн байдэн шүү. Тийм ээ. Тэм учраас би одоо ингээд чи эрэгтэй хүн бас итгэвч хүн учраас би чамайг надад дахиад ингэж одоо хүн муулж ярихыг би сонсомооргүй байна. Наадах чинь би хүлээж аммааргүй байна. Надад бити дахиж одоо ингээд хүн муулж тийм ээ хүнийг шүмжиж битгий яриарай. Тийм ээ. Тэгэд би өөртөө ч гэсэн яг л ийм одоо зарчим барих гэж хичээсэн тийм ээ. Ерөөсөө би одоо ерөөсөө тийш хүнд гомдохгүй, хүнд муу болохгүй. Тэ хүний хийсэн үйлдэлээс болоод л ингээл нэг хүнийг муулаад л ингээл нэг хүн дургуцаад л гомдоод л тэ ингээд л шархлаад л тэгэл тэрийгээ эн тэнд очиж яриад л ингээл уугаад л тийм ээ. Энэ бол үнэхээр одоо айгүй жижигхэн дан юм аа. Бид нар ерөөсөө ялангуяа Христэд итгэж хүмүүс бид нар ийм байж болохгүй гэдэг одоо энэ зүйлийг бол би одоо өөртөө нэлээд зарчим болгож хичээдэг. Тэгэхээр одоо та бид нар ерөөсөө харилцааг сэргэе гэвэл эхлээд ерөөсөө бурханд л хандаж залбирах хэрэгтэй. Үнэхээр одоо таны буруугаас нөгөө хүний буруугаас хамаагүй. Та ерөөсөө огт буруугүй байсан ч гэсэн танд дургүй тантай одоо харилцааны асуудалтай хүмүүс байгаа шүү дээ. Тэр болгоны төлөө залбир. Түүнийг бурхан өөрчилдөг. Тийм ээ. Хүмүүсийн хоорондын харилцааны ихэнх зөрчил нь хүний сэтгэл зүйн хэрэгцээ хангагдаагүйгээс болж үүсдэг. Гэтэл эдгээр хэрэгцээний заримыг зөвхөн бурхан л хангаж чадна. Зөвхөн бурхан л хангаж чадах хэрэгцээг найзаасаа, эхнэр нөхрөөс, дарга болон гэр бүлийнхаа гишүүдээс харж гордож хүлээснээр та өөрийн урам хугарах, хорсон гомдох шалтгааныг бүү болгодог. Бурханаас өөр хэн ч таны бүхий л хэрэгцээг хангаж чадахгүй шүү дээ. Тийм ээ. За гэр бүл доторх, найз нөхөд доторх, за эхнэр нөхрүүдийн хоорондын ер нь одоо ингээд за ер нь
хэрэлддэггүй, маргадаггүй, зөрчилддөггүй гэр бүл гэж ер нь баг байхгүй. Тийм ээ? Ер нь байхгүй. За ер нь хэрэлдэж маргалд бид нар ингэж боддог л доо ер нь хэрэлдэж маргалдаад байх айгу муухай гэр бүл дотор тийм ээ. Ерөөсөө ингээ гэр бүл гэдэг чинь ингээд хэрэлддэггүй, маргалддаггүй, зөрчилддөггүй, бие биенийг аймарс ойлгодог байх ёстой гэсэн тийм бодолтой ханддаг. За мэдээж зөв гэхдээ бодиттой биш. Тийм ээ. Бид нар бүгдээрээ одоо тийм байхыг хүсдэг. Тэгтээ уучлаарай. Тийм ээ. За одоо Балжин их нэртэйгээ та хоёр хоорондоо маргах, зөрчилдөөх, тийм ээ, үл ойлголцол. За одоо мэдээж нас нэлээд явц арай гайгүй болж байгаа байх. Гэхдээ ер нь бол залуу байхад ер нь бол тэгэл хоёулаа хоёр өөр хэлээр ярьж байгаа юм шиг одоо ингээд ойлголцохгүй хугацаанууд бол зөндөл гардаг үстэй асуудлууд, тийм ээ. Манай гэр бүлд ч гардаг. Тийм ээ. Тэгэхээр яагаад ийм асуудлууд үүсээд байдгийг бие бинээсээ тийм ээ. Яагаад гэвэл би одоо эхнэрээсээ маш олон зүйлийг хүсэж нэхэж шаардаад байдаг байхгүй. Би тэр өөрөө ч ухамсарлахгүй. Би одоо ингээд өсөхдөө манай ээж манай гэр бүлд юу хийдэг байсан. Яг тэр зүйлийг манай эхнэр чинь одоо ингээд гэрийн эзэгтэй юм чи яг манай ээж шиг л байх ёстой гэж боддог. Тэгтэл манай эхнэр тийм хүн биш байж болно шүү дээ. Тийм ээ. За одоо би бол одоо ингээл ер нь гэр орноо цэвэрлэе гэвэл ер нь ингээл жижигээр нь захаас нь аваад энэ тэнд аваад цэвэрлээл яваад байдаг нэг ийм хүн байхгүй юу. Манай эхнэр яана гэж цэвэрлэхгүй. Энд нь тавиал орхиол байна. Тэгжээс наал хагасаа өдөр юм уу босч ирэл ерөөсөө ингээл божигнуулаад л нөгөөх ингээд овуулж байгаа хийдэг хүн байхгүй юу. Тэ? Тэгэхээр одоо ингээл би тэргээс шалчганаал ингээл өглөөл яваад байна шүү дээ. Энийг яах гад энд тавьчих юм бэ? Хин авах юм бэ? Яах гад энд ингээ орхиод байд юм бэ гэл тийм ээ. Тэгээд яагаад ийм зөрчил үүсээд байна? Би нэг юмыг нэг янзаар хийдэг хүн манай эхнэр нь өөр янзаар хийдэг л хүн л байгаа байхгүй. Тэгээд би яагаад энэ дэр хэрүүл үүсгээд байна гэхэлэр миний хийдэг зам л хамгийн зөв зам гэж бодоод байна шүү дээ. Өдөр манай эхнэр шиг ингээ овоолж байгаа хийцдэг бас байж болно шүү дээ тэр чинь. Тийм ээ. Заавал над чиг ингээл нөгөө нэг ерөөсөө ингээл юм болгоныг шүүрч аваад юм болгоныг нэг аваад буцаагаад байранд нь хураагаад л ингээл байдаг хүн биш байж бас болно шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр хизээ тэр зөрчлүүд хоорондын харилцааны зөрчлүүд үүсээд байна гэхлээр би өөрийнхөө толгойд за манай хүүхэд бол ийм л байх ёстой гэд бодсон надад нэг ийм дүр зураг байгаа. Тэгээ тэр нь одоо ингээд ихэнх нь би өөрөө ч ер нь тэрийг хийдэггүй зүйлс байдаг байхгүй юу. Манай хүүхэд одоо ингээд дандаа ном уншаад сахилга гуйдахгүй, чанга хашгирахгүй, өсөрч харьяахгүй, айгүй автайхан алхаад л ном уншаад л ийм л хүүхэд байвал сайхан гэдэг нэг ийм дүр зурагтай толгой дотор би өөрөө тийм хүн байгаагүй байхгүй. Тэ? Намайг ингээд гадуур явж хахад манай аав ингээд намайг хараад зандардаг. Зүгээр явхад яад юм ингээд. Зүгээр явдаггүй. Гэрээс гараад одоо ингээд амбаар ороод буцаад ирэхэд үсрээл нэг амбаархаа боломж цохоод тийм ээ нэг тийшээ чулууч авч хидээд дөрөөсөө ингээд нэг тэ. Тэгэл намайг тэгдэхдээ би нэг удаа ингээд хичээлээ тарчаад шүгэлдэж сурж исэн байхгүй. Нүдэн анц шүгэлдээл шүгэл маань олгохтой дуурч өгөхгүй. Тэгэл нэг хүн дуудаал ах шиг намайг харсан манай нэг багш хажуугаар өнгөрч байна. Ганзөргөө л гэн. Гэс тун нэг зүгээр явж болохгүй. Би өөрөө тийм л байсан байхгүй юу? Тэ? Тэгснэ би өнөөдөр хүүхдэд ерөөсөө одоо нэг өөрөө хизээч байгаагүй тийм хүнээ байлгах гэдэг байхгүй. Ном уншаад л одоо ингээл намуухан зөөлхөн яриад л одоо яадгийн тийм ээ. Тэгэл одоо нэг ийм л хүн байлгачих гээд өөрөөр хэлбэл яаж юм? Би одоо ингээд харилцааны зөрчил хаанаас үүсээд байна гэхлээр би бодиттой биш зүйлийг нөгөө хүнээс шаардаад байгаа байхгүй. Тэгээ нөгөө хүний надаас өөр байхыг нь би бас зөвшөөрөхгүй байгаа байхгүй. Би гэр бүл дотор одоо би өөрийнхөө хүүхдийг хараад аль манай хүүхд бол ийм л байх ёстой гэдэг нэг дүр зурагтай. Манай эхнэр бол бас нэг ийм л байх ёстой гэдэг дүр зурагтай. Манай гэр бол нэг иймэрхүү байх ёстой гэдэг нэг дүр зурагтай. Тэгээ бидний хоорондын харилцаа бас нэг ийм байх ёстой гэсэн дүр зурагтай. Миний дүр зургаар болвол
манай эхнэр хүүхэд хоёр миний үгийг сонсоод ингээд тэ амар анхаарч сонсоод биелүүлээд буцаж ирээл надаа яг болж юу гэж асуугаад тийм ээ. Иймэрхүү юм дотроо төсөөлөд байгаа шүү дээ. Тэгээд тэр нь биелэхгүй болохоор бид нар харилцааны зөрчил үүсдэг. Тэгэхээр одоо бодит байдал юу байна вэ гэвэл хүмүүсийн хоорондын харилцааны ихэнх зөрчил нь хүний сэтгэл зүйн хэрэгцээ хангагдаагүйгээс болж үүсдэг. Гэтэл эдгээр хэрэгцээний заримыг зөвхөн бурхан л хангаж чадна. Зөвхөн бурхан л хангаж чадах хэрэгцээг найзаасаа, эхнэр нөхрөөс, дарга болон гэр бүлийнхээ гишүүдээс харж гордож хүлээснээр та өөрийн урам хугарах, хорсон гомдох шалтгааныг бүү болгодог. Таны амьдралд байгаа маш олон одоо ингээд сэтгэл зүрхэнд авсан гомдол энэ харилцааны асуудлууд ихэнх нь хаанаас үүссэн байдаг гэж та нар одоо ингээд хэн нэгний төлөө ямар нэг зүйл хийгээд тэр хүн надад талархаагүй гэдэг ийм зүйлээс л бидний сэтгэл зүрхэнд маш их олон гомдол явдаг. Тийм ээ. Өөрөөр хэлбэл одоо бид нар яадаг байх нь вэ? За одоо ингээд би одоо хурцаагийн төлөө ямар нэг зүйл хийлээ гэж одоо хурцаа над руу утастай ганжраг ахаа нэг ийм гараад байна. Та надад туслаад өгөөч. За би одоо ингээд туслана штэ. За хүн ингээд одоо би яг нэг өдрийн амьдралын хэв маягаасаа салаад тэгээд хурцаагийн төлөө тэр алхмыг хийхэд одоо би нэг 2 цагийн зарцуулах ёстой байж л та жишээлбэл тийм үү. Энийг хийхлээр миний сэтгэл дотор ямар байдал үүсдэг гэхэлэр би өөрөөсөө ингээд өөрийнхөө нэг амьдралын хэв маягийг зөрчөөд хурцаагийн төлөө хийж байгаа учраас надаас нэг золиос гараад байгаа байхгүй. Би ингээд хүний төлөө золиос гаргаад юм хийчихлээр миний сэтгэлд автоматар юу үүсдэг гэхэлэр за би мөн том юм хийчихлээ. Одоо энэ хурцаа болвол энэнд одоо станаар надаа бол ер нь ингээд баярлах ёстой шүү. Тийм ээ. Өөрөөр хэлбэл би өөрөөсөө золиос гаргаад юм хийх болгонд миний сэтгэлд дандаа би айгүй том юм хийчихсэн юм шиг. Тэгээд би нэгэн том юм хийгээд өөрөөсөө золиос гаргацсан юм чинь одоо миний сэтгэл тэр зүйл маань хичнээн том харагдаж байгаа шиг нөгөө миний тусыг авж байгаа хурцаагийн хувьд бүрч том байгаа байх. Тэгэхээр хурцаа лав надад лав амар баярлж байгаа байх, талархж байгаа байх. Ер нь талархах ёстой шүү. Хурцаа. Би бол амар золиос гаргасан шүү. Тийм ээ? Хурцаа бол энэ нэг надад бол энд амар талархах ёстой шүү гэдэг ийм ухамсартай биш л дээ. Ийм хүлээлт үүсчдэг. Гэтэл хурцаа чи хүн штэ. Хүн яадын гэхлээр миний амьдралд болж байгаа юм бүтээд явчих юм бол би тухайн үедээ би одоо хурцаагаас юм балжинамаас тусаад тэр зүйл бүтсэн байж болно шүү дээ. Тухайн үедээ би нэг баярлаа хурцаа баярлаа балжинамаа гэд өнгөрлөөч гэсэн хэсэг хугацааны дараагаар би хурцаад балжинам талархаа болчдөг. Тэгээ би яадын гэхлээр энэ бүтэлтэй болсон нь ер нь л бүтэх байсан. Хурцаагаас болоод бүтээгүй, балжинамаас болоод бүтсэн ч юм биш. Ер нь бүтэх байсан байхгүй юу? Тэ? Бид нар дандаа ингээд бүтсэн юмнуудад амьдралд болж байгаа бүтэлтэй юмнуудыг дандаа өөртөө гавьяаг нь наадаг. Бүтэлгүй юмыг хүн рүү эсвэл бурхан руу буруутгаж эхэлдэг. За тэгэхээр одоо ингэж штэ. Нэг хүний мөн төрхийн нэг хоёр асуудал үүсээд байна штэ. Нэг талаас та хүний төлөө алхам хийвэл таны сэтгэлд та өөрөө ч мэдэхгүйгээр энэ хүн лав надад амар талархж байгаа, баярлж байгаа гэд айгүй том хүлээлт үүсчдэг. Нөгөө талаас танаас тус авж байгаа хүн болвол талархал нь маш богинохон хугацаанд амьдрдаг. Маш жоохон төрхөн зур баярлал өнгөрөө. Тэрнээс хойш тэрийг чинь дандаа санаад л дурсаад явдаггүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл нэг талаас та хүн тус хүргэхлээр айгүй том талархал хүлээгээд байдаг. Тус авж байгаа хүн ихэнхдээ талархалгүй байдаг. Энэ хүний мөн төрх штэ. Тэгээд одоо ямар асуудал үүсэж байна гэхэлэр
Би хурцаад тус хүргээд дараа нь би хурцаагаас нэг жоохон тусгүйсэн чинь хурцаа чадахгүй бачдахгүй юу ганцрог авахтай юу балан юм гуугаад чадахгүй би завгүй гингүүт л гисэн маягийн хандлага гаргангууд л одоо миний сэтгэлд гомдол дургуутсал үүсчдэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл яаж юм та бидний сэтгэл зүрхэнд байгаа шархнууд харилцааны асуудлууд бүгд ихэнх нь хаанаас үүсдэг вэ гэвэл энэ хүн танд талархаагүй, баярлаагүй, таны өгсөн золиосыг үнэлж үзээгүй байна гэдэг мэдрэмж л энэ бүх одоо сэтгэл зүрхний шарах харилцааны асуудлуудыг үүсгэхэд байгаа юм аа. Гэтэл яг үнэндээ тэр жоохон тус хүргээд том талархал хүлээж байгаа нь одоо миний нүгэлт мөн төрхийн гаргаж байгаа алдаа. Хүнээс тус авчаад айгүй богинохон баярлаад мартаад явдаг нь бас миний миний нүгэлт мөн төрхийн л нэг шинж тэмдэг. Тэгэхээр одоо та бид нар маргааш аливаа хүнээс гомдол шарах авахгүй амьдрья гэвэл та бид нар яах ёстой гэхэлэр энэ хүний мөн төрхийн энэ чанарыг л бид нар үргэлж санджаах ёстой. Өөрөөр хэлбэл би одоо яах вэ гэхэлэр та хэн нэгэн тус хүргэх боломж байвал зүгээр л тус хүргэж юу ч битээ талархал хүлээгээрэй. Тийм ээ? Та нар ч гэсэн амьдралдаа харж байгаа биз дээ. Болсон болоогүй янз бүрийн том жижиг хүн тус зөндөө хүргэсэн. Ихэнх нь тэр тусыг чинь сандагчгүй, дурсдагчгүй, харин ч мартдаг. Таны хүргэсэн тусыг маргааш нь өөрийнхөө гавьяа болгоод яриад явж л байдаг. Таныг маргааш тэр хариуд нэг жоохоо юм гоохот нөгөө хүмүүс чинь хариу тус хүргдэггүй. Тэ? Энэ бол тэр хүн муу та бид нар сайн хүн гэсэн үг учраас биш юм аа. Энэ бол юу вэ гэхэлэр энэ бол хүний л мөн төрөх юм. Тэгэхээр та бид нар маргааш яаж амьдрч идэх ёстой гэхэлэр хүн тус хүргэх боломжтой бол хүрг. Яг л энэ бол одоо бурхан бидэрт хэлсэн шүү дээ. Чи одоо хөрштөө өнөөдөр тус хүргэх боломжтой бол маргааш гэж битгий хэл. Өнөөдөр л одоо тэр талхыг өгчих гэж хэлж байгаа. Тийм ээ? Чи тус хүргэх боломжтой бол дандаа тус хүргээрэй. Тэгэхээр бид нар дандаа тус хүргэнэ. Харин нэг санаж явах хэрэгтэй юм бол хизээж хариу талархал битгий хүлээгээрэй. Тэр хүн чинь танд тэр болгон хариу талархахгүй. Тийм ээ? Энэ нь тэр хүн муу хүн гэсэн үг биш. Яг бол энэ бол хүний мөн төрөх тийм юм. Та ч гэсэн яг л тэгсэн байгаа. Та ч гэсэн бусдаас авсан зөндөө тусыг мартсан. Тэр хүний золиосыг авах ёстой юм шиг авсан. Тийм ээ? Хүмүүсийн хоорондын харилцааны тухай тийм үг байдаг. Чи хүн нэг удаа тус хүргвэл тэр хүн баярлдаг гинэ. Тийм ээ? Хоёр дахь тус хүргэх юм бол байх ёстой юм шиг хүлээж авдаг. Гурав дахь та нэг тус хүргэсэнгүй гэж танд гомдож эхэлдэг. Тэгэхээр эн чинь хүн муу муухай гэсэн үг ерөөсөө биш. Энэ бол хүний мөн төрөх юм. Хүмүүс бидний нүгэлт мөн төрөх юм аа. Тийм учраас та маргааш таны харилцаануудыг та одоо асуудалгүй авч явъя гэвэл энэ одоо ингээд энэ тэндээс дандаа л ингээд гомдол аваад шарах аваад те ингээд одоо хүнтэй сайдж муудаж амьдрахгүй байя гэвэл боломжтой цагт тэр хүнд өгч чадах тус байх юм бол та өг. Харин хизээж тэгээд л одоо март. Ерөөсөө тэрийг одоо ингэж таны сэтгэл төсөөлөгдөж байгаа шиг том үйл явдал тэр хүний амьдралд болохгүй байгаа. Тэр хүн танаас авсан тусыг маргааш мартана. Тийм ээ? Та ч гэсэн мартдаг. Бид нар зүгээр л хүний одоо надаа миний тусыг санаагүй их өөдөггүй шүү гэдгийг л санаад байдаг болохоос биш. Бид нар яг адилхан зөндөө олон хүний амьдралд өгсөн тусыг, хайрыг, сэтгэлийг ойлгоочгүй гисгээд л өнгөрсөн байгаа. Би та нарт өнгөрсөн хичээл дээр ярьжсэн шүү дээ. Би ээж авдар яваал очдөг. Манай ээж аваа надад бууз хийгээл өгдөг. Тэр үед бол тэр бууз бол зүгээр л миний хувьд бууз байсан. Би өнөөдөр эргээд харахад үгүй миний ээж аав тэтгэврийн хөгсчүүл тийм ээ. Тэгээд хэдэн өдрийнхөө хоолны махаар тийм ээ. Зөвхөн намайг баярлуулахын тулд
тэр буузыг хийгээд өгдөг байж. Тэр чинь бууз байгаагүй маань. Тэр чинь ерөөсөө миний ээж аавын надад зориулсан тэр хайр сэтгэл байсан байна. Би тэрийг тэр үед нь ойлгоочгүй, мэдрээчгүй. Ерөөсөө л авах ёстой юм шиг л явж ирсэн. Магадгүй дандаа бууз хэлбэлсээр байгаа дараа очихлоор хоол хийж өгөхгүй бол нөгөө цайчгүй царайчгүй гэж загнахч байсан юм уу? Мэдэхгүй шүү дээ бид нар. Уучлаарай тэгэл амьдраад байгаа шүү дээ бид нар. Тэгэхээр бид нар энэ харилцаануудын асуудал бол дандаа тэр хүн надад талархаагүй, тэр хүний төлөө миний ихэр хүргэсэн тусыг тэр хүн юм гэж үзээгүй. Тэгээд тэрний хариуд нь надад хоншооргүй, өөдгүү зан гаргасан гэсэн дандаа л ийм л түүх та бидний энэ харилцаануудын эвдрэл хугарлын арталд байж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл яаж юм? Хүмүүс хоорондын харилцааны ихэнх зөрчил нь хүний сэтгэл зүйн хэрэгцээ хангагдаагүйгээс болж үүсдэг. Тэгэхээр бид нар өөрсдөө яах нь вэ? Тэр хүлээлтүүдийг бид нар хамгийн бодиттой төвшөнд аваачих хэрэгтэй. Тэгж байж та маргааш бусдад тэр болгон гомдохгүй болно. Бусдын үг таныг тэр болгон шархлуулахгүй болно. Бусдын танд талархалгүй нь таны тэр хүнтэй харилцах харилцаанд нөлөөлөхгүй болно. Тийм ээ? Илч Яаковын хэлснээр бидний ихэнх асуудлууд залбираагүй улмаас үүдэлтэй байдаг ба тэрээр Яаков 4:1-2-т та нарын дундах хэрүүл болон зөрчлийн үндэс юу вэ? Та нар ямар нэг зүйлийг хүсдэгч та нарт байхгүй. Та нар Бурханаас гүйдэггүй учраас та нарт байдаггүй гэжээ. Бурханд хандахын оронд бид бусад хүмүүсээс өөрийгөө аз жаргалтай болгохыг хүссэн шаарддаг ба тэд бидний урмыг хугалахад тэдэнд уурлаж гомдолдог. Харин Бурхан яагаад эхлээд над дээр ирдэггүй юм бэ гэж асууж байна. За өнөөдөр энд хүрээд зогсъё, тийм ээ? Бид нар өөрөөр хэлбэл одоо юу суралцсан бэ гэхлээр за таны амьдралд одоо хүссэн үсээгүй эвдэрсэн, унтарсан, тийм ээ? Ийм харилцаанууд байгаа. За энэ харилцаа нэг болгоныг одоо ингээд сэргээх үйлчлэх нь одоо бидний Бурханы өмнө хүлээсэн үүрэг юм аа. Энэ харилцаануудыг сэргээж амьдруулах үйлчлэлийг бид нар Бурханаас үйлчлэлийн үүргийг бид нар Бурханаас хүлээж авсан юм аа гэж. За тэгэд харилцааг сэргээх хамгийн ихний алхам нь юу вэ гэхлээр тэр харилцаа болгоны төлөө Бурханд залбираарай. Ерөөсөө бид нар юу гэж юм гэлээ? Бид нар юуг Бурханд өргөн Бурхан түүний чинь л ивэж өгдөг. Таны өгөхгүй байгаа зүйл дээр чинь Бурхан ажилдаггүй. Гэхдээ тийм биз дээ. Таны хүүхэд ингээл танаас юм гуйж ирэхэд нь л та өгөхийг бодно. Тэрнээс биш гуугаагүй байхад нь өгөөд байхлаар юу болдог вүлээ? Тэр хүүхэд яг түрүү чи миний хэлдэг шиг. Нэг удаа тус хүргвэл баярлна. Хоёр дахь тус хүргэх юм бол байх ёстой юм шиг хүлээж авна. Гурав дахь тус хүргэсэнгүү гэж гомдож эхэлдэг. Тийм учраас бид нар зүгээр л энэ тэнгээр яваад л энэ чамд хэрэгтэй гэд хүн болгоныг барьж аваад хүчээр хайрлахгүй. Тэр хүнийг тусламж гуйх цагт нь л тусламжийн гарыг сунгах үүрэгтэй. Яг түүнтэй ижилхэн Бурхан та биднийг өөрөөсөө энэ асуудлуудыг өөрөө шийдэх гэж зүтгэх биш, өөрөөс нь гуйхыг хүсч хүлээдэг. Хэлж шүү дээ. Та нар Бурханаас гуйдаггүй учраас та нарт байдаггүй юм. Тэгэхээр бид нар энэ харилцаа болгоны төлөө Бурханд хандаж залбирах хэрэгтэй. Магадгүй өнөөдөр ингээд гэр бүл дотор таны их нэртэйгээ нөхөртөөгөө хүүхдтэйгээ харилцааш айгүй дажгүй яваад байгаа юм шиг санагдчихэж болно. Тийм байлаа ч гэсэн энэ харилцаануудын төлөө байнга залбираарай. Яагаад гэвэл та залбирахгүй орхивол та Бурханд өгөхгүй байна. Бурханд өгөхгүйгээр та бидний авч явж байгаа зүйл богинохон хугацаанд ажиллаж болох ч урт хугацаанд дандаа нурж ундаг шүү. Тийм учраас Бурханд харилцаануудаа өргөж залбираарай гэж. За тэгээд өнөөдөр энд хүрээд зогсъё. Дараагийн 7 хоногт яг энэ зогссноос үргэлжлүүлье.